Сайн байцгаана уу? Та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. За, миний бие болон MC найзтайгаа бид хоёр дэлхийгээр аялах шинэ аяллаа тэмдэглэл эхлүүлэхээр шийдсэн. Тэгээд энэхүү аяллаа тэмдэглэлийн нэрийг Triply гэж нэрлэсэн. Okay guys, let's hit the road. Бүгдээрээ хамтдаа дэлхийгээр аялах. Сайн байцгаана уу? За та бүхэндээ энэхүү өдөр өрөө шүн хизээч. Тэ үзэх тэр үеийн мэндийг хүргэж байна. За баярууд битэрийн маань Triply баяраа л гэж баяр бат бид хоёрын маань. Баярууд их хоёрын. За баяраа битэр Triply нэртэй аялын докюментари одоо баримтат нэвтрүүлэг тэмдэглэл хийж эхэлж байна. Тэгээд энэхүү нэвтрүүлэг маань Америкийн нэгдсэн улсын Нью-Йорк мужийн Нью-Йорк хотын яг даунтаун болох одоо Times Square Манхэттен дүүргээс мэдчилж байна. Энэхүү нэвтрүүлгээрээ бид хоёр гоё өнцгөөс гоё байдлаар харуулахыг хичээсэн дэлхийд тойрох энэ аялал маань энэхүү Times Square дээрээс эхлэж байна. Times Square дээрээс эхэлж байна. Бид хоёрын хамгийн гол зорилго гэх юм бол бид хоёр энэхүү нэвтрүүлгийг яагаад хийх болсон бэ гэхээр бид хоёр ер нь байгалаар аялах дуртай. Тийм учраас бид хоёр Монголынхоо ер нь их байгалуудаар аялж үзсэн учраас ер нь дэлхийн ер нь байгалуудаар ер нь яагаад аялж болдгоо гэдэг үүднээс энэхүү Triply нэвтрүүлгээ нэвтрүүлэг те аяллаа тэмдэглэлээ энэхүү эхэлж байгаамаа. Тэгээд энэхүү аяллыг маань одоо мэдээж нөхцөл байдлыг маань бүрдүүлж өгч байгаагаас олон хамт олон бидэртэй хамтарч ажиллаж байгаа байгууллагууд байгаа. Тэгээд бас олон дугаар олон газраар явах учраас бид бүхнийг маань дэмжиж байгаа So Media аппликейшны хамт олондоо баярлалаа. So Media бол үргэлж хамт, үргэлж шин. Өөрөөр So Media application. За мөн голомт банкны маань Platinum card бидэртэй хамтарч ажиллаж байна. Platinum Universe is everything гэдэг өрөөнд одоо бид хоёрын нэвтрүүлгийн баг өрөө болж явахд болох юм сайн Universe is everything. Голомт банкныхантай хамтарч ажиллаж байна. Тэгээд мөн Chuskin байна. За Chuskin-ийнхэнтэйгээ хамтарч ажиллаж байгаа. Монголчууд маань өөрсдөө Монгол гүүнээсээ гаргаж авч байгаа юм их одоо Монгол гүүний ихсэн найрлагатай Chuskin. Ягаад Chuskin-тэй хамтарч ажиллаж байгаа вэ гэхээр бид хоёр бас хөдөө гадаа агаар салхинд гундаж явах учраас тэрэн дээр маань бас skin care хэрэгээрээ гэдэг тийм ээ. Тэгээ мэдээж одоо цаг агаар бол сэрүүхэн байна, салхитай бороотой байна. Тэгээд энэ салхи бороон дунд бол мэдээж бид хоёр бол ийм аяллаа хувцастай явж байгаа. Тэгээд Алтан долгиогийнхоо найзуудад хамт олонд баярлалаа гэж хэлмээр байна. Мөн одоо энэхүү сайхан торгон 4K чиний миний энэ нүүрэн дээр бүх зүйлийг ил тод харуулж байгаа Hobby Zone-ийнхандаа бас маш их баярлалаа. Hobby Zone-ы одоо тоног төхөөрөмжүүд бид хоёрт одоо ингэж хийцэн явж байгаа зү. Манай нэвтрүүлгийн хамгийн гол өнгө төрөх чинь нэвтрүүлгийн тоног төхөөрөмжтэй холбоотой. Тэр нь болохоор манай Hobby Zone-ы DJI-ийн бүх бүтээгдэхүүн. За ингээд аяллаа үргэлжлүүлцгээе. Triply. Энэхүү аяллаа маань зорилго нь дэлхийн гайхамшигтай, үзэсгэлэнтэй, гоё газруудаар бид хоёр өөрсдийн нүдээр үзэхээс гадна бас үзэгч та бүхэнтэйгээ хамт аялж, аяллаа маршрутыг чинь улам өргөн болгох зорилготойгоор энэхүү аяллаа тэмдэглэлээ хийж эхэлж байгаамаа. Тэгээ хамгийн гол онцлог бол одоо дэлхийн том хотууд, тэр хотуудад байдаг жуулчдын аттракшн тийм газрууд гэхээсээ илүүтэйгээр байгалийн үзэсгэлэнт одоо тогтож сайхан газруудыг хамгийн гол нь сонгож очиж байгаа. Тэгээ аль болох алс холын орнуудыг зорж очихыг хичээж байна. Манай Triply нэрний утга бол одоо хамгийн анхны утга бол Triple-E буюу 3E гэсэн утгатай. Triply гэдэг үг өөрөө 3 гэсэн утгатай. Тэгээд 3E нь Evolution, Expedition, Experience гэсэн юм 3 үг байгаа. Тэгээд мэдээж энэ 3 үг маань бол аялалтай холбоотой. Тэгээд эдгээр үгнүүдийг шингээсэн 3E гэж байгаа. Тэнгүүд бас аялал маань өөрөө гуруулаа өргөчөө өрөөд гардаг. Тэгээ манай зураглаач бид гурав явдаг. Тэгэхээр энэ ингээд бүгд юм гуруулаа гэсэн утгаар л энэхүү нэрийг сонгосон байна да. Triply.
Очоод нөгөө татсан шүү дээ. Тий. Их гоё. Харин чамаас Надад надруу. Манайш агуудаа ингэж байгаа болохоор. За гисгээд. Гисгээд. Одоо ингээ миний нүүр нь шууд ачаад өгөөд улаалт үүсээ. Ачаал өгөө нэ. Тамирчнаас ивэд байгаа мó. Монгол гүний 50% ихсийн арилгатай чүг бай. Энийг үг наацсан бохгүй юм чи. Одоо гайгүй юм шүү дээ. Одоо гайгүй. Наад ч бол хуураад дуусгах уу? Энэ хоороо дуусна. Энийг гэхдээ нэг үдчихээр явах ш. Бариад. Энэ юу суулгах юм шүү. Гайгүй юу? Гэхдээ салхи цохихгүй юм чи гайгүй үстэй. За юусэн нэг жоохон яваад үзье. Гайгүй. Хараад төхөө. Окей. Арга зарчаад үзье. За боо юм тэгвэл болцоо. Ба. За ингээд. За. Ингээд эхэллээ дээ. Хүлгээ бэлтжлээ. За ямар ч байсан бит хоёр Дэнүр хотод хүрэлцэн ирсэн байна. Одоо Дэнүр хотоос дараагийнхаа маршрутаар аяллаа маань үндсэн одоо гол зорилго болох байгаль руугаа гарах гэж байна. Байгаль их дээрээ очиж Байгаль ижим. биднийг эвэн тосож авах болтугай гэдэл одоо аялал минь эхлэхэд бэлэн боллоо. Дэнүр хот өөрөө айгүй гоё байгальтай. Ер нь бол манайхаар ингээл харахад сайхан тэрэлж мэрэлжийн ойр орчинд ирсэн байгаа ч юм шиг. Монголд аягүй төстэй цагаар гарт ирсэн. Дөрөв үлрэлтэй. Уур амьсгалтай байна. Тэгээд энэгээр эхлээд ямар ч байсан битээр одоо дараагийнхаа зогсоол дээр очиж тэр зогсоол дээр юу болохыг харцгаая. Дараагийн зогсоол дээр уулзцгаая. За хөдлөе. Баби. Битээр бас нэрээ бас нэг хүнээр машина бариулж байгаа маа. Бас нэг хүн машин барина. Манай албан ёсны маршрутын дарга. За маршрутын дараа. Ваа гэж. За. Манай ваа. За тэгээд Ваа. манай Бобиг бол мэддэг хүмүүс бол мэдж байгаа дөө. Америкаар бол бүгдээрээ мэднэ тэгээд. Тэгээд Боби манаас энэ аялал дээр бит хоёртой нэг баг болон хамтарч Америкийн турш одоо хамт явахаар байгаа. Тэгээд Бобитойгоо Америкийн жануудыг үзүүлээ. Америкийн Өнөөдөр одоо 3 нэшнээр орох Хопи. Тэгээд Навахо нэшн гэж байгаа. Тэгээд ийшээ чадвал бид Дакота нэшнээр орно тэгээд ямар ч байсан нэг 3 хэмжээний нэшнээр. Энэ сүүл дараа яхаар бол Texas урагшаа Apache гэж байгаа. Евро Флорида руу болохоор Bucans нөгөө нэг юу Seminole гэж байгаа. Bucans. Тэрийг болохоор яг дараагийнхаа юм да. Тэгээ өнөөдөр одоо бид бидний ер нь нийт маршрут нийт маршрут маань ер нь хэд орчим майл явах хэлээд байгаа. 3500 майл гэдэг чинь нэг 5000 км юм уу ойролцоогоор. Тий. За 5000 км-ийг тэгээд тавтаа сайхан аялах болтгоо. Ураа. За let's go. Аху гуе на болон Аху Боби нартай. Америкийн нэгдсэн улсын Дэнүр хотоос аялал эхлүүлж байна. Энд хэдтэй ч яваа тий. Зөөлгөө орох шүү. За мань бууяа. Шууд эхлэв. За одоо бууяа гэж. Валиа. Сүлдээ. Боо. Тэгээ мөнгө авчлаа. Манай голомт банкны Visa Platinum картаа бас баярлалаа. Хаанч ямар ч гацалтгүй, төгдрөлтгүй уншиж гин, гоё ажиллаж гин бас хамгийн гол нь данс руугаа буцаад кэшбэктэй байлаа шүү. Дэнүр хот дээр очиод битэр чи яг одоо хамгийн ихний газар хаана байх вэ гэж ярилцж байгаад тэгээд яг хотоос гарахын урдхан талд Red Rock гэж газар байдаг те. Тэн дээр бол MP театр гэж байдаг.
За бидний хамгийн анхны Red Rock маань болохоор 1906 онд хамгийн анхны концерт нь болж исэн газар юм байлээ. Тэгээд 1941 оны үед яг энийг яг Америк нэгдсэн улсын ард иргэд гэдэг юм уу те. Тэр хүмүүс нь яг альбан ёсоор энийг бол юм театр болгож юм санал суул хийж засч энэ хүмүүст концерт хийгддэг ийм газар болгоё гэсэн шийдвэр анх гаргаж ирсэн юм байна. Энэ юуны туг юм бол? Энэ Америкийн туг тэгээд Гэхдээ за тэрийг шос мэдээд байгаа юм. Америкийн туг гэж шос мэдээд байгаа маа гэж. Энэ нөгөө нэг Колорадогийн туг Колорадо. мужийн туг. Мужийн туг юм уу? А мужийн өөрөө тугтай. За энд бол бас ер нь бол гэхдээ манай нэрэлт хэрж ирэх үү? Тийм байна. Яг нөгөө уулын толгойд өөр цастай байдаг тий. Цасан мөртлөө подолктой. Тэгтээ өчигдөр өрөө биднийг бол ирэхэд амар хүүтэн байсан шүү дээ. Өнөөдөр харин очиж бас. Подолктой. Ер нь ингээл харангуй одоо энэ тал нутг нь бид нар чинь бас л өөрсдөө тал нутгийн хүмүүс шүү дээ. Сая тэр доошоо нэг машин ийм арк шиг юмар орж ирж байна тий. Тий. Тэр бас ямар гоё юм бэ? Чулууга нүхлээ гэсэн. Тий. Тэр энэ гараараа нүхэлсэн болов уу? Хүмүүс өөрсдөө нүхэлсэн болов уу эсвэл Тэг хүмүүс өөрсдөө нүхэлсэн. хөлөр гэсэн. Салхин нүхлөгцсөн юмнууд одоо энэ нөгөө каньоноор байгаа арч гэдэг нэртэй. Тэд нар арай өөр ингээд харахад хөтлөөр. Салхинд нүхлэгцээ. Тий. А нөгөө байгалийн илгэлээр үү? Хясаа юм биш үү? Одоо хясаа гэдэг биш ээ. Энэ нэг юм долгио байгаа. Гэтэ энэ араа ингээд чулуун голоороо ингээд хагархааж авах шиг те. Бас ингээд тогтож байгаа шүү. Долгиотой тэгээд нэг юм одоо хааш энүүгээр нэг хүмүүс ингээд алхаал. Манайхаар бол янгар мангирууд нь энүүгээр сайхан. Энд одоо нөгөө 60 онд энэ музей дотор нь яг оны санахгүй нэг Beatles-ийн тоглолт хийж болж байсан байна. Энд дотор. Тийм. Энүүгээр нь битүү хүмүүс гараа суудсан. Энэ дээрээ юу? Тий, энүүгээр тэгээд энэ чи юу одоо энэних шиг арай гоё байгаагүй шээ. Зүгээр юм модон сандлууд тавьцаа. Тэгээ Guns N' Roses, Metallica баг бүхэл лежендүүд энэ дээрс тоглолт хийсэн. Угаасаа энэ чинь тэгээд амфитеатр гэдэг чинь өөрөө байгалийн тогтцыг л акустик сайтай газрыг л хэлдэг шүү дээ. Акустикийг л одоо хамгийн сайн гаргаж байгаа гэдэг байгаа үстэй тийм ээ. Энэ нөгөө динозаврын ирүү. Энд тийм ориг юм уу те? Яа, ориг юмнууд байгаа. John Jones гэж тий. John Jones. Tyrannosaurus гэнэ. Tyrannosaurus. Rex гэхээр энэ нөгөө нэг юу батарын төрлийн Хомол юм шиг байна те. Одоо энэ цастай байна энэ хаваарч. Ер нь тэгээд их гоё. Монгол хүмүүс болохоор нэг иймэрхүү байгаль дээр ирэхээр цаанаасаа л нэг сайхан байх. Одоо тэгэл манай аялын тэмдэглэлийн гол очирдаг чинь тэгэл байгалаар явах. Байгалийн сайхныг үзэсгэлэн байгалийн сайхан. эднийх байгалаа бас айгүй гоё ингээд жуулцтай юм амархан маягаар үзэхэд хажуулаад тавьчих тэгээд эндээс энэ ч одоо нөгөө хүний гараар бүтээгдсэн театр биш учраас зяа. Энэ долгион л надад их гоё санагдаад байгаа юм. Ингээд чулуунууд ахвалцсан юм шиг. Акустик гэдэг утгаараа эндээс ийшээ явж байгаа нь гоё. Өөрлөн буцаж ойж л очдөг. Тэгээ энийг одоо ингэж янзалж хийсэн байт юм болоо угаасаа л ийм тогтцтой байсан. Тогтц дээр нь л энэ дээр л ингээл засаал те. Гоё театр болох амфитеатр. Ингэж байгаа ийм гоё гадаа театр. Манайх ч нэг дунд говьд их газрын чулуун дээр нэг иймэрхүү их газрын чулууны тэр чинь болохоор манд бас амфитеатр үстэй ер нь бол тийм шүү дээ. Монголд байгаа. Энд тэгээд бүх алдартай тоглолтууд бүгдээрээ л болдог байсан. Одоо тэгээд болж байгаа. Одоо ч гэсэн нэг тоглолт болох гэж байгаа юм шүү. Тоглолт болохгүй бэлтгэлээ хийгээд байгаа шүү. Тийм шүү. За энд Монгол юм байна. За театр руу дотгошоо оръё. Тайзан дээрээ гараадах. Цаа чи өөрөө өгүүлгээд таа тэгээд MC-г хажиж аваад хөмлүүлээ. Яаж ийгээд ач явах та гуй да тий. Яг хийж чаддаг ч байгаа. За. Гарахгүй байна уу? Ха? Хоолой бүр байхгүй. Америкийн төрийн дуудлын хөмлөж байгаа юм. Хүмүүсийн дуудчих уу? Яах вэ? Уус хоолой гарахгүй байна уу гэж. Тэг яах ч ирсэн энд. Гоё гараад ирлээ шүү дээ тайзан дээр. Дуурцсан гоё нэг сэргээлээ.
Thank you. One more гэж штэ. За чи дахиад ярьж штэ. Юу чи хөдөө мал дээр байгаа шиг те. Айлын хотонд байгаа шиг. За гоё. Гоё театр нөө. Нөгөө Дөрвөн уулын дунд тэгээ дуугаад явлаа шүү дээ. Энд чинь хоёр уулын дунд зогсож байгаа л. ялгаа юу ах вэ? Тэ. Oh, thank you. Манч найстайгаа таарсан. Дэнүр хотод манай хамтлагийн гишүүн контрабас их хуурчин баска маань бас баяраа төр дээр хүрэлцэн ирээд нутгаа танилцуулаад одоо бас явж байна. Одоо бол яах вэ? Тийм үстэй баяр та. Чи яах гээд байгаа юм бэ чи юу? Дагаа явал та зүгээр. Бичээд байгаа нь мэддэхгүй, яагаад байгаа нь мэддэхгүй хүн гой газруудаар авал явж ах чи. Чин мэрийг авал та чи энэ. Үргэлж хамт үргэлж шин. Сөв мэд. Америк нэгдсэн улс маань өөрөө бүхэл бүтэн том төв учраас бид нэр хамгийн үзэсгэлэнтэй газар руу явхад доор хаяж 3-4 хоног явах ч гэдэм юм. Тиймэрхүү байдлаар тохиолдож ирсэн болохоор бид нэр зандаа Hot Spring гэдэг газар очиж хоноглоод өглөөрт хөдлөөд үзэсгэлэн газар руу дахиад цааш явсан. Maybe одоо Maybe гэж Америк төрснээ юм гэж боддог. ганц нэг удаа нэг Америк Австрали явсан юу гэж боддог. Шагаа юм ааш. Ямар Таиланд Сингапур орсон байгаа юм шиг. Бодон таяо Зүрлэг өндөр алтай уулаа Үлгүрүлийн авралын гайгдос дарагмато Родыг чилчорыг омарта ихамдаа Огшоод байна. Хилээц. Ер нь юм бол дуулчих гадаг нэг болж. Дуулахаараа уйлчих гадаг нэг болж. Уйлж байгаа унтчихад байдаг болж чи. Би унтаас ирэхээр хөөснөө марчаад ичээд. Тэгээ одоо нэвтрүүлэг дээр бас гарах байх. Ер нь хүн чинь тэгээд өөрсдөө төрсөн нутагтай л аягүй тийж ишч явдгийг байлаа л дээ. Нэг сайхан тэрэлж мэрэлжийн манай нэрэл тэрэлж ирэх үү. Бид нар чинь бас л өөрсдөө тал нутгийн хүмүүс шүү дээ. Манайхаар бол янгир мангирууд нь энүүгээр сайхан. их газрын шулууны одоо тэр чинь болохоор манд бас амфитеатр үстэй ер нь бол. Ер нь бол хүн их тэгж их нутагтайгаа үдсэн өөрийнхөө төржсэн газартай их зүүрэлж л ярьдаг. Зүүлж ярьж л зүүрлж бодож л явдаг юм байлаа. Маквин. Маквин мөн үү? Маквин мөн үү? Маквин. Энэ яг нөгөө нэг анх 50 онд нөгөө ажиллагаа явуулж исэн гэж хэллээ. Харь гаргийнхны тухай судлах нэг тийм одоо юу гэдэг ажлын хэсэг байгуулагдаа. Тэгээд тэр нь энэ хавьд байрлаж исэн гэж юм. Тэгээд одоо энэ хавийн area гэдэг энэ нэртэй юг иймэрхүү байдлаар тогтчулсан. Ер нь тухайн үеийн тэр судалж исэн тэр нэг уур амьсгалыг л харуулж байгаа. Энд биш тараа. Юм уу да. Манай харь гаргийнхан. Харь гаргийнхан ч гэсэн янзын байж шүү дээ наач. Зөөж. Сомидэгийнхээ стикерийг наах уу энэ дээр. Үргэлж ханд, үргэлж шин. Хей, зам зуур бүхэл юм байдаг дэлгүүр байна да. Нэрэл харь гараг дэрсэн юм шиг. Хушны самар байна шүү дээ энэ нараа. Гэтэ амар том том юм байна тий. Тийм. Байна. Энэ нөгөө Канадаас орж ирэх үү? Ер нь их тийм өрмөц сонин
зүйл Юу ч гэж мэдхээр юу ч гэж мэдхээр юу ч юм. За тэгээ сансрын хэлхтээ суугаад Марс руу. Голомт банк. Universe is everything. Гайх чи. Байгалыг гайх чи. За үнэхээр байгалийн тогтц гэдэг бол нэрээ бас үнэхээр ховор юм аа. Энэ одоо яг нэг тийм өөр гариг дээр ирсэн юм шиг тийм мэдрэмж төрж байна. Сая замд ингээд машин зогсож болдог байсан бол зогсоод гоё үзүүлэх зөндөө газрууд байлаа гэхдээ яалтчгүй нарийнхан замтай тэгээ хавцлаар явсан болохоор зогсох боломж юусоо байсангүй. Ямар ч тааш нэг уулынхаа тал дээр нь ирсэн нэг юм зайд гараад ирсэн зогсож байна. За нүдний шлаа. Оо. За нэг хоёр зураглааштай явж байгаа. Нэг нь дрон сэдвийг зураглаач. Нэг нь бол одоо яг мэргэжлийн кино зураглааштай явж. Сачаал ихтэй юм уу эдгэр ч бас их зарлага өндөртэй хүмүүс үү. За хобби зоныхондоо бас баярлаа. Тэгээд бид бүхний аяллаа энэ гоё тэмдэглэлийг ингэж гоё хамтарч ажиллаж байгаад талархаж байна. Гайхаад байгаа байх шүү. За яваад өглөө. Наагуул гоё үзэсгэлэнтэй харагдах төрс байна уу? Нэрэ. Чи эсвэл тоглоод байна уу? Тоглоод байна уу гэд би бас бичээд байгаа болтой шүү дээ. Чи рект арсан юм уу? За наад сүлжээ чи алга болчиход баяраа чи хитрхи олдчихаг үз. Энд ойрхон явна. Бас юмдаа санаа зовоод байгаа болтой юм аа. Тий. Өөдөөс чи машин ирж шөө. За тэр доошо хад руу яваал орчлоо. Йоо яг мөрөглөө шүү дээ баяраа. Йоо яг мөрөгчихсэн. Баяраа гэх уг нь бас гайгүй зураглаач хийгээд гайгүй John Moran хэсгээ гайгүй явчих юм болов гэхээр тоглоод байх юм өө. Тэгэхээр байгаль бол нэрээ. Энийг одоо тасархаа гэж хэлэхгүй өөр юу гэж хэлэхэд тийм ээ. Дороо хаана гараад. Хүрн санаалтаа байх. За ястай нэг үгээр хэлж үзгээр бичгүй гэдэг шиг хэлсэн. Үнэхээр гайхамшигтай байна. Үнэхээр надад бол тест хэлэх үг үнэхээр алга. Ийм л зүйлийг одоо үзэсгэлэнт байгаль гэж хэлээд байгаа тийм ээ. Энийг тест заавал нүдээр үзэх хэрэгтэй газруудын нэг бол нэрээ. Үнэхээр энэ газар биш шүү. Энэ бол Ютамжийн Навахо гэдэг. Навахо аймгийн шүү дээ. Навахо Индиажуудын Навахо аймгийн одоо Моаб гэдэг газар. Моаб гэдэг газар хүрэлцэн ирсэн байна. За энд бол мэдээж оффроуд замтай аялал хийдэг. Тэгэхээр хүмүүс бол их хвчлэн одоо 4 дугаар майжны машинаар заавал наашаа гарах хэрэгтэй гэдэг юм билээ. Тэгээ бас хүн их тийм бас энүүгээр харагдахгүй байна. Тэгээд дээрэс нь угаасаа харагдах боломжгүй юм шүү дээ. зорж л яг энд яг ирж үзэхгүй л бол одоо энэ гоё газрыг үнэхээр үгээр хэлэх тийм сэтгэлээр илэрхийлэх боломж үнэхээр алгадаа нэрээ. Бид нар бол нэвтрүүлэг дээрээ бүх төрсүүдээ гоё гаргахыг хичээнэ. Гэхдээ ер нь бол өөрсдийн нүдээр ирж үзэх нь илүү одоо энэ нэг таашаал мэдрэмжийг хэвээр авах болоо гэдгийг л заавал нүдээр л үзэх хэрэгтэй болоо гэж би бодож байна. Хэвээр үнэхээр гоё байна. Нөгөө би нэг сон ингээд огшоож байгаа юм өөр гацаа шиг байхад нэг тийм төрсөлтөй ирсэн юм шиг. Хамгийн миний хүсэж исэн юм юу гэхээр анх одоо яг Америкт очиод тэр хавцлуудаар явхад тэр нэг хавцлууд дээрээс нэг юм би ч өөрөө өндрөөс айдаг болохоор дээрээс нэг ингэж өндийж харж үзхийнсэн тэр хавцлуу ингээл нэг харах юмсан гэж бодож исэн. Яг тэр одоо бодлоо биелүүлсэн. За өөрөө явж чадахгүй байна. За Ийш аргаа толгоор ирээд. энэ хавцал одоо яг ирмэг дээр нь зогсож байна. Үнэхээр цавчин өндөр хавцал гэдэг бол яг энийг хэлэх байх. Хөө шин чи ингээд үйлцсэн ба шүү дээ. Тэгэхээр одоо хуучин ингээд гол мол энэгээр тэр дээгүүр ингэж давж хальж урсдаг байсан гэж ойлгоход дураг болох юм шүү. Эсвэл одоо бүр үлэг гөрүүлийн үед
Энэ шиг ийм гол байсан бол яах вэ? Тэгээ үлэг гөрөл эндээс ирж суучгаад буцаа явчихдаг. Тий, одоо яг энэ бид хоёрын яг араар энэ хажуугаар бол Колорадо River уусч байна. Тэгээд энэ ч одоо ингэж явсаар аваад Калифорни ордог лөө. Бас л урт өргөн сайхан голын хажууд зогсож байна. Бид нар бол түрүү наашаа төв замаас салаад бараг 3 орчим километр яваад энд ирсэн шүү дээ. Тэгэхэд чи одоо ингээд тойроод яваад тийш харах тэр цэнхэр уулнуудыг харалт. Одоо харталт ингээд гоё мөнх цас дуул харагдаж байна. Юта мужид орохгүй энэ Колорадо мужид орчих واخа да тий. Тэр бүр хоол биш тий. Арай жоохон хангаа тал нь арталтаа харагдаад. Тэгээ нааша бидэд явсаар аваад Юта муж руу орж ирэнгүүт арай нэг жоохон энэ хаваар бол цөлөрхөдөө говирхуу тийм хэсэг харагдаж байна. Тэгэл дахиад нэрээ үнэхээр байгалийн үзэсгэлэн тогтоц гэдэг бол үнэхээр сэтгэл хөдлөсөн тийм гайхамшигтай зүйл байдсан байна. Тэгээд хэрвээ манай нэвтрүүлгийг үзэж байгаа хүмүүс та бүхэнд боломж гарах юм бол энэ сайхан газруудаар аялаарай гэж одоо уриалмаар байна. Үнэхээр бас амьдралд нэг авах ёстой мэдрэмжүүдийн тийм мэдрэмж. Яг одоо энэ өндөр хавцлын хажууд ингээд адреналин хөдлөд энэ дотор айгүй тийм эвгүй мэдрэмж авч байна. Энэ бол үнэхээр гайхамшиг л. Тэгээ нэг амьд явахын утга учир гэдэг шиг те. Ер нь ийм л гой юмнуудыг нүдээр үзэж одоо би сэтгэлээрээ мэдэрч энэ гой салхинд зогсож ингэж доошоо харж адреналинаа хөдлөж ингэж байх нь л одоо хамгийн гол аялахын гол утга учир. Тэгээд манай нэвтрүүлгийн гол утга учир нь одоо энэ л оршиж байгаа болоо гэж би бол бодож шít. Одоо ингээд сайхан энэ хавьд нэг буудлаад тэгээ нэг цай цугаа чанж уучаад тэгээд л цаашаага дараагийнхаа газар руу хөдлөнө. Ер нь бол бид хоёр бол тогтмол одоо яг нэг унтах цаг маань болоход л амарж байгаа гэхээс бусад үеэр бол аль болох нөгөө зорьсон газрууд дээр цагийн эртэд очихыг хичээж байгаа. Тэгээ одоо үргэлжлээд олон гоё газруудаар та бүхэнтэйгээ хамт аялнаа. Эхний маань нэвтрүүлгийн маань хамгийн ихний үзэсгэлэн газар бол Моаб байлаа. Одоо тэгээ дараагийн газар руугаа явхад болон бас тэгээ Америкч бас айгүй том юм аа тий. Үнэхээр том. Одоо хооронд нь нисчил байсан болохоос яг ингээд машинаар явхад бол одоо хичнээн 1000 майлаараа л ирээддэм. Тэгэхээр одоо Монголоос хэд дахин ч том юм. Аргагүй л тань. Тэгээ Америк төв учраас. Тэгээд үзэсгэлэнтэй дараагийн газар руу одоо ингээд бид нэр хөдлөх гэж чинь тэгээд энэ сайхан байглаа. Та бүхэн маань ер нь заавал байгалыг өөрийн нүдээр ирж Моаб гэдгийг газрыг ер нь заавал үзэх нь зөв юм байна шүү гэдгийг хэлмээр байна. За тэгээд энэ урт удаан аяллаа туршид бидэнтэй хамт байгаа бас одоо бид хоёр чи ингээл машинд онгоцонд явж байгаа тэр хугацаанд Show Media-гийнхаа одоо кинонуудыг бас үзэж байна. Үнэхээр бас өөрсдийн гэсэн онцлогтой тийм шинэлэг дүр төрхийг бас оруулж ирж байгаа юм байна. Үнэхээр бид хоёрын аяны бас анд болж явж байгаа тий. Тэгээд хамтран ажиллаж байгаа Show Media-гийнханд маш их баярлалаа. Голомт магны Platinum card. Хаач аваад явсан гоё карт байлаа шүү. Таны нэр төрийн баталгаа. За тэгээд энэ сайхан гариг ертөнц дэлхий дээр хүрэлцэн ирсэн the universe is everything гэж бас ураатай явж байгаа. Тэгээд universe is everything гэж угаасаа үнэн юм байна. Үнэхээр картны маань ураа бид хоёрын ураа болсон. Одоо аялаад явж байхад бид хөнгөн. Тэгээд дээрээс нь тухтай. Тэгээд шороо нэвтэрдэг үү, цас нэвтэрдэг үү, одоо бороо нэвтэрдэг үү гэх мэт одоо маш олон давуу талуудтай. Ийм гоё хувцснууд байдаг шүү. Энэ бол Tactical Helicon байгаа шүү. Тэгээ Алтан далайгийн харамт олонд бас маш их баярлалаа гэдгийг хэлмээр байна. Одоо байгалийн үзэгдлүүд дунд чинь энэ салхины эсрэг бас өөрсдийнхөө нүүр царайг бас хамгаалж ийн, нарны тосоо хэрглэж ийн. Чүү скинийхээ хамт олонд бас талархлаа. Монголд одоо нэрийн бүтээгдэхүүн болох чүү гэдэг нэртэй одоо арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдээр бид бас бэлгэлж өгч явуулсан. Тэгээд бид хоёр одоогор бол харалж борлсон юм байхгүй л энэ хуурайшч. Аяллахаа дараагийн локейшн руу бид нэр ингэж хөдлөх гэж байна. Тэгээд дараагийнхаа хамгийн гоё дэлхийн үзэсгэлэнтэй байгалуудынхаа дахиад нэг газар одоо очицгаая. Шууд л ерөөсөө нэх гоё нөгөө анхны сэтгэл гэх юм аашийн ингээл хуур муураа гаргаж ирээл нэг тогломоор санагдаал нэг юм цаанаасаа юм мэдрэмж төрөл айгу гоё байсан. Яг мэдээж. Хажуу төрөөд. Чи өглөө дээ яа шин заа. Үгүй мэдэхгүй шүү дээ. Бобби хол явуулаарай. Өө чи унваа. Бүр ирмэдэр нь очиж суучих юм. Бобби ирмэдэр нь очиж суучих юм. Боломжтой өгшөө. Бобби болгоомжтой.
Би юугаа хийдуулах вэ? Чи миний нэг зургийг авах та.